За энэ гурийн А кото кара би гэдэг энэ дүрэн байгаа. За энэ дүрэн нь яадаг дүрэн бэ гэвэл ерөнхийдөө бол тайлбарлаж хэлэх юм бол одоо жишээ нь нэг дэлгүүрийн гадаа нэг рестораны гадаа маш олон хүн ингээд чагсаад одоо тэр ресторанд орох гээд хүлээж байгаа тий. За тэрнээс хүн хараад энэ чи айгүй олон хүн ингэж одоо тий авчирлаж зогсож байгаа юм чи энэ одоо ресторан чи гоё ресторан байх та гэсэн тэгэж таамаглалыг одоо авдаг тийм дүр баггүй юу. Энэ чинь ийм олон хүн ингэж зогсож байгаа болохоор зогсож байгаа улмаас шалтгаалаад maybe одоо тий энэ нэг их алдартай юу байхаа ресторан байхаа гэж тэгж таамаглахыг энэ дүрмээр ингэж хэлнэ гэсэн. За тэгвэл хэдүүлээ эхлээд японоор яаж тайлбарлахыг харъя. За а то юу дэ би та то вакатта гэж байна. Эсвэл биний наадта. За а то юу дэ буюу а гэдэг шалтгаанаас болоод б гэж ойлгосон. Буюу их хүн зогсож байгаа гэдэг шалтгаанаас болоод би гэж ойлгосон буюу энэ рестораныг алдартай гэж ойлгосон гэж ингэж орчуулна гэсэн үг. За эсвэл биений наадтай буюу одоо би болсон гэдэг шалтгаанаас болоод би болсон гэсэн утгаар. За катай хёгэндэ каки котоба де ёку цукау гэж юм тийм үү. Катай хёгэндэ буюу нөө бичгийн хэллэг болон тийм жоохон хатуу хэллэг болон каки котоба буюу бичгийн хэллэгээр бол их ашиглагддаг гэж юм. За юрай хандан но рио ямар нэг юм одоо дүнэх тайлбарлах. Ямар нэгэн гэдэг үйл явдал нөхцөл байдлын улмаас үндэслэн би гэж дүгнэлт тайлбарлах гаргахыг хэлэх юм байна. За тэгвэл сэцэн цохгүй буюу катачиг нь харъя тий. За доши икэёши доши гэдэг маань болохоор юу штэ уйлог. Тэгэд икэёши буюу и тэмдэг нэрийн фуцукей гэж юм те фуцукей. Тэгээ нэмэх нь котокара. За фуцукей гэдэг маань одоо жишээ нь ер нь бол богинохон хэлбэр те одоо жишээ нь номуу гэж байж ч болно, уухын номууч байж болно, нонда буюу уусан ч байж болно. Гэхдээ фуцукей болохоор нонда гэдэг фуцукей. Яг л богинохон хэлбэр. Нондагийн урт хэлбэр нь болохоор номимашта ч юм уу те энэ тийм болохоор болохгүй гэсэн үг. Урт хэлбэр биш дандаа богинохон хэлбэрийн үед л хийж байгаа. Икэёши самуи буюу самуич байж бол эсвэл самуката ч юм уу те самуката ч гэсэн энэ богино хэлбэр. За гэвцүүкэна. За дараагийнх нь болохоор на кэёши буюу на тэмдэг нэрийг ашиглахтаа болохоор ардаас нь на ороод эсвэл дэ ару гэж залгаж орно гэсэн үг. Жишээ нь Шизукана котокара юм уу? Шизука де ару котокара. Аль нэгийг нь ашиглана гэсэн үг. За мэши буюу нэр үгийн ардаа шүү де ару залгаад котокара. Мэши де ару котокара гэсэн үг. За харебун хэдүүлээ энэ чээс харъя. Мэни кумага ару котокара небусоку дато ёсо хикимас гэж байна. За хэдүүлээ эхлээд сэцүү цогцоог нь харах юм бол котокарагийн өмнө нь ару гэд байна. Ару гэж чинь байх гэсэн үг шүү дээ. Байна гэсэн үг. За энэ фуцукей те. За эхнээс нь хэдүүлээ орчуулъя. Мэни кумага ару котокара буюу мэни буюу нүдэнд кумага ару котокара гэхээр одоо мэни кумага ару гэдэг маань юу ийм хэлэлдэг нүдний доогоор ингээ хөвгөрчдөг штэ. Тэрийг мэни кумага ару гэж хэлж байгаа. Яагаад энийг мэни кумага ару гэж хэлдэг болсон бэ гэвэл миний санаж байгаагаар бол кума гэдэг маань өөрөө агуу штэ. Баагаа чинь даагуураа ийм одоо юутэй байдаг штэ.
дагавраа ийм хөхрөлттэй гэх юм нүд нь тийм болохоор Мэни Кумага Ару гэж хэлдэг шиг бол би санаж байна. За Мэни Кумага Ару Котокара буюу нүдний доогуур нь ингэж хөхөрсөн байгаа учраас тэ одоо энээс үндэслэн нэ бүсоку буюу нойр дутуу гэсэн үг. Нэ бүсоку гэж нойр дутуу гэсэн үг. Энэ эхнийх нь ханз болохоор ер нь бол нойр гэсэн үг шүү дээ. Эхний ханз нь. Тэгээ бүсоку болохоор дутуу гэсэн ханз шүү дээ. Бүсоку гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ ханзтай болохоор нойр дутуу нэ бүсоку датуу ёсоо буюу таамаглах гэсэн үг. Ёсоо дикимас таамаглаж болно. За бүтнээр нь орчуулах юм бол нүдний доогуур хөхөрсөн байхыг бодоход тий байгаа гэсэн тийм байгаа улмаас нойр дутуу байна гэж таамаглаж болно гэж хэлсэн байна. За дараагийнх нь Ицумо хитого наранде иру кото кара оишито ёсоо декимас буюу Ицумо хитого наранде иру кото карагийн кото карагийн өмнө иру гэд фуцукэй биш те фуцукэй бэ. За Ицумо хитога нарандэро буюу үргэлж Ицумо үргэлж хитога нарандэро буюу хито гэдэг маань хүн нарандэро буюу дарааллаа зогсох гэсэн үг. Дарааллаа зогсох ойчрлох гэсэн үг. Нарандэро котокара гэдэг нь болохоор үргэлж ингэж хүмүүс ойчрлж байгааг одоо хараад тэрнээс дүгнээд ойшито ёсоо декимас буюу одоо амттай гэж таамаглаж болно. Амттай гэж таамаглаж болно гэж орчуулж байна. За дараагийнх нь наннемо шиттеру котокара аруку жишото йобарете имас. За котокарагийн өмнө болохоор ирүү гэдэг жишөө гэж юм байна үгүй. Фуцуу гэж юм байна шүү дээ. За наннемо шиттеру котокара буюу наннемо гэдэг нь болохоор юу ч шиттеру котокара буюу наннемо шиттеру котокара буюу одоо энэ чинь мэдэх юу ч одоо мэддэг юу ч асуусан те юу ч мэддэг шиттеру гэж мэдэх гэсэн үг. Мэддэг гэдгийг хараад гэдгээс үндэслээд аруку жишөө буюу явдаг тол бичиг. Аруку гэдэг чинь явах гэсэн үг. Алхах, явах гэсэн үг. Жишөө гэдэг маань болохоор тол бичиг. Тэ? Тэгээ явдаг тол бичиг гэж одоо хилэлэгддэг хүмүүст ёба ретемас буюу хүмүүст нэрлэгддэг гэж хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн юмнаас хараад тэрнээс үндэслэн ингэж таамаглаж байна гэж хэлэх нэ штэ. За эхнийх нь хэдүүлээ харъя. Намайно юрай бол бас одоо ашиглагддаг юм байна. За юрай гэдэг маань юу вэ гэхлээр ямар нэгэн юмны одоо үндэсийг хэлж байгаа. Үндэс. За хэдүүлээ соно намаега декита кимата рю буюу тэр нэр одоо үссэн эсвэл шийдсэн түүх эсвэл шалтгааныг хэлэх үед гэж байна. То йобарете ирүү буюу түр бидний хэлсэнчлэн ингэж нэрлэгддэг, ингэж хилэлэгддэг, дуудагддаг гэсэн утгатай. Энийг ашигладаг байх нь энэ дүрмэнд те. За дараагийн нь болохоор то иварете ирүү буюу бас хилэлэгддэг. То на зүке рарета. Зүке энэ нэг байхгүй шүү. Зүке рарета буюу одоо энэ нэр одоо оногцсон, нэрлэгцэн гэсэн. Одоо жишээ нь миний толгоонд орж ирж байгаа юм байхгүй л байна л да. Одоо жишээ нь зүгээр цохоод хэлэх юм бол одоо жишээ нь нэг газар дандаа гоё цэцэг ургадаг бол одоо тэр газрыг тэр цэцгээр нэрлэгддэг ч юм уу тийм юмнаас үндэслэн одоо энэ
одоо гой цэцэг ургадаг болохоор тэрнээс үндэслэн ийм нэр өгсөн гэж ийм үед бол одоо ашиглагддаг байх тийм. За, 판단の、판단の理由、根拠。それを判断するための理由гэж. За, мөнхөд бол энийг хэлэх юм бол би түрүүн хэлсэнчлэн ийм учир шалтгаанаас би бол ингэж одоо ойлгож байна. То вакару. Тэ? То вакару. Их хүн байгаа учраас би энийг бол алдартай ресторан байна гэж би ойлгож байна. Эсвэл ёсодикиро. То ёсодикиро буюу гэж би одоо таамаглаж байна. Энэ тэр хүнийг үндэслэл байгаад байна шүү дээ. Ту хандан дикиро буюу одоо ингэж ийм дүгнэлтэнд одоо хүрж байна гэсэн утгатай хандан гэдэг маань шүүх тийм үр дүн одоо ийм дүгнэлтэнд хүрч байна гэсэн утгатай гэсэн. За